Та бүхэндээ Муу ёр 666 хэмээх нэгэн гайхалтай бүтээлийг өнөөдрөөс эхлэн цувралаар хүргэж эхэлж байна. Ингээд эхний хэсгийг хүлээн авч таалан болгоно. Нэгдүгээр бүлэг. Хорон дутам нис хонгоцоор олон мянган хүн агаар нисэж явдаг аж. Торн энэ тоо баримтыг Skyliver сэтгүүлээс сонирхон үзээд хорвоогийн бүх хүнийг агаарт яваа хүмүүс, газар дээр үлдсэн хүмүүс гэж хоёр хуваав. Торн уг нь ийм дэми юм бодох дургүй тогтоо хүн боловч энэ удаа дэлхий дээр юу хүлээж байгаа бол гэж бодохгүй тулд энэ тоо баримтыг аян шалтгаан болгожээ. Бодоод үзэхэд хэрв ямар нэг шалтгаанаар дэлхийн хүн ард гэв гинэт бүгдээрээ хүч өргөдөх юм бол нислэг дундаа дарс шимж, кино үзэж, санаа амархан яваа 100-аад мянган хүн л амьд үлдэж дэлхий дээр ямар аимшигтай юм болсныг ч мэдэхгүй өнгөрөх байв. Онгоцон Ромын дээгүүр нисэж явхад Торны бодсон нь хэрв тэгвэл хичнээн эм хүн үлдэх бол бас тэгээд эсэн минь буудаг юмаа гэхэд нийгмийн байдлыг яаж зүй зөксөөр нь сэргээх вэ? Олонх нь ирчүүд тэр мөртлөө эдийн засагт дээгүүр албан тушаалтай ирчүүд үлдэх болно. Дэлхий дээр ажилчид бүгдээрээ өвхөж өргөдвөл амьд үлдсэн дээгүүр тушаалтны хэрэг байхгүй болно. Дарга даамал үлдлээ гэхэд хэнийгээ даргалах вүлээ? Их сүрлийн дараа эхлэх юмтай байхын тулд ажилчдыг цаг үргэлж дээж явдаг хэдэн нис хонгоцтой байвал зүгээр юм да. Ийм шүү юм бодож явтал нис хонгоц нь огцомхон доошилж эхлэхэд Торн тамхиа унтраагаад тэртээ дорж ирүүлцэх чийдэнгийн бүдг гэрлийг харав. Торн сүүлийн үед онгоцоор бишгүй олон нисэх болсон учраас ийм юмыг үзэж дасжээ. Харин өнөөдөр сэтгэл нь хөөрсөн байлаа. Торн 12 цагийн өмнө Вашингтонд цахилгаан хүлээж авсан юм. Хэрвээ энэ хооронд нэг юм болсон бол нэгэнт өнгөрсөн хэрэг. Эхнэр Катрина нь эмнэлэгт хэдийн амаржаад өдийд хүүхдээ амлуулж байгаа. Эсвэл цөхрөнгөө бараад байж байгаа. Эхнэр нь 2 удаа хүүхэд болоод хоёуланд нь дутуу төрчихсөн юм. Сая бол хүүхэд болоод бүтэн 8 сар болсон. Одоо л хэрэг бүтэхгүй бол эхнэрээсээ бүр мөсөн хагцна гэдгийг Торн мэдэж байлаа. Катрина Жереми түүнтэй бүр багын танил билээ. Катрина хизээний сэтгэлэн тогтож өгдөггүй хүүхэд байсансан. Тэгээд үргэлж нэг юмнаас айсан юм шиг нүдэ булталцуулан өмг түшиг ирэх мэт Торныг дагаж гүйдгсэн. Катрина Жереми хоёр одоо ч гэсэн иймэрхүү харилцаатай байдаг. Гагцхүү сүүлийн үед Торны албан тушаал ахиж ажил ихтэй байх болсноос хойш Катрина арга буюу гав ганцаар үлдээд улс төрийн томхон зүтгэлтний гэргий болсондоо дасаж чадахгүй гэрвшсээр байв. Эхнэрийнхээ сэтгэл үүмэрч хямрах болсны анхны шинж тэмдгийг Торн анзаарсангүй өнгөрчээ. Катриныг зүг зүгээр байж байснаа өтгөн сайхан үсээ хаачлан хаягт нь ажиг сэжиг авч эхнэрээ анхаарч халамжлахын оронд уурсан загнасан юм. Катрина үсээ дахин ургатал сэлсүүн маягаар самнаж янзалсан хиймэл ус углаж байлаа. Нэг жилийн дараа Катрина халуун усны өрөөнд ороод хурц тонгоргоор хідэн хурууныхаа үзүүрийг огтлж орхиод сүүлд нь яаснаа
өөрөө ч мэдэхгүй хэртгийн гайхаж байлаа. Тэгэхдээ сэтгэл мэдрэлийн эмч урьж үзүүлсэнд тэр эмч учрыг ойлгож ядан хан ширтээд гүлээж орхисон юм. Сарын дараа Катрина тэр эмчид үзүүлэхээ болж үр хүүхэдтэй болохоор сэтгэл шулуутсан байжээ. Нин удалгүй хүүхэд болж жирэмсэсний дараах 3 сар нь Ирэм хоёрын амьдралын хамгийн жаргалтай сайхан үе байлаа. Катрины бие сайжирч бүр өнгө зүс ороод иржээ. Энэ бүхний сацуу нөхөртөөгөө хамт ойрхот орнодоор тойрон жуулчлагаар явжээ. Гэтэл нис хонгоцонд явж байгаа жорлонд нь зулбаж хамаг найдлага нь уйлан хайлах дуутай хамт ор мөргүй алга болох нь тэр. 2 жилийн дараа сая дахин хүүхэд олжээ. Тэгж хүүхэд олох гэснээс болоод Жереми Катрина хоёрын гэр бүлийн харилцааны цэнгэлийн манлай болж байсан үүлэн борооны явдал үлдэх ерийн цаг алдагдаж орхисон юм. Үр тогтоох талын нэгэн мэрэгжилтэн эхнэрийнх нь сарын юм үзэх хонох хугацааг хөөн тэр хоёрын ойртож хавдах өдөр цагийг товлон тогтоож өгсөн гэж. Энэ нь тооронд даанч эвгүй цагаар таарах бөгөөд сард нэг удаа өнөө хий гэснийг нь хийж алба өнгөрөөхийн тулд тэнэг мангар юм шиг ажил албаны цагаар гэрлүүгээ хараалгадаг болжээ. Түүгээр шулбарам тоорныг гараар оролдож тавиулаад туслаа цуглуулж байгаа дараа нь хэрэгтэй цагт хийж үр тогтоохыг зөвлөхөд нь бүр зөвүүн хүрч Катринад тэгтлээ хүүхдийн хүслэн болоод байгаа юм бол хүнээс өргөөд аваач гэсэнд эхнэр нь үүнийг эс зөвшөөрөн заавал өөрийн төрсөн хүртээ болно гэж зүтгэжээ. Тэгж эр үрийн ганц эс хэрэгтэй ганц өндгөн эсээ олж нийлээд инхүү 5 сар хагасын турш тэдний сэтгэлд найдлагын нар гүйж байв. Нэг өдөр Катриныг хүнсний их дэлгүүрт явж байтал гинт өвдөж эхлэхэд нь онц их тоохгүй идэж уушны юм цуглуулж явсаар байсан боловч сүүлдээ тэсгийн аргагүй болжээ. Үр хөврөл нь маш сул дурай байсан учраас золоор ам минь гарчээ гэж эмчнэр хэлсэн юм. Гэвч Катрина хагас жилийн турш сэтгэлээр унан гунж гутарсаар байв. Одоо харин Катрина 3 дахь удаага жирэмслэн нь энэ. Энэ бол эцсийн найдлага гэдгийг тоорн мэдэж байлаа. Энэ удаа дахиад гай түтгэр болвол эхнэр нь тэсгүй солиорох болно. Нэг сонгосны дугуй газар шүргэв. Ер нь бид юунд нисэн вэ? Амьдрал гэдэг чинь тийм хямдхан идвэлүү гэж тоорн бодож сув. Бусад зорцогч гарах гэж яран шахацалдаж байлаа. Тоорн тэгж ярахын хэрэг байсангүй. Тоорныг чухал албаны хүмүүс зориулсан тусгай тасагт хөнгөн шуургай үйлчлэнэ. Бас машин бэлэн хүлээж байгаа. Тоорн бол ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх бөгөөд дэлхийн эдийн засгийн баг хурлын дарга билээ. Төв байрын саявтар Цюрихээс Ром шилжиж очижээ. 4-7 хоногт багтаахаар төлөвлөсөн ажил нь 6 сараас сунжирч тэр хооронд дээгүр албан тушаалтан нар тоорныг анхаарч тоох болжээ. Нин удалгүй тоорны хэдэн жилийн дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн гол найдлага төшөг болно гэж жигжиг хийцгээх болов. Тоорн 42 наснда дээдчүүлийн орчинд нэгэнт эргэлдэх болоод албан тушаал аяндаа алганд нь орж ирэх болжээ. Дэлхийн баг хурлын дарга ерөнхийлөгчөөр сонгогдоод олон нийтийн дунд нэр нөлөөн дээшилж элчин сайдын зэрэгт хүрэх улмаар сайд нарын танхимд орох замд нь нэг шат болж тэгж байгаад улсынхаа дээд албан тушаалд нэр дэвшигч болзошгүй төлөвтэй. Тоорны удмынхны хувийн завууд дайны үед ихэд хөгжин хөлжиж, Жеремийн хөвгүүн хамгийн шилдэг, хамгийн үнэтэй сургуульд суралцсан боловсралтай болохдоо тэр их мөнгийг яаж олдгийг юмд бодохгүй яжээ. Харин эцгийгээ нас барсны дараа Жереми Тоорн бүх завуудаа хаагаад аливаа дайн бол
ах дүүгээ алан хядах нүгэлт үйл байдаг учраас хоошид хизээч эвдэн сүтгэхийг өөгшүүлэн дэмжихгүй гэж мэдэгдэв. Гэхдээ энхийн эрх ашигын төлөө үлсэж Торны хөрөнгө зойр аривжин зузаарсаар байлаа. Тор нь өөрийн эдлэн газарт барилгын ажил өрнүүлж, ядуучуудын хорооллыг сайжруулж, өөдлөх төлөвтэй ядуутар эздэд зээллэг олох болсон байна. Тор нь бол баяжиж хүлжих авьяас хөрөнгө бэлгүй ядуучуудын өмнө хүлээсэн хариуцлага ухамсарлах сэтгэлийг хослуулсан хүн байлаа. Багцаалаад үсгэд Торны хувийн хөрөнгө хэдэн зуун сая доллараар тоологдох болжээ. Гэхдээ үүнийг шалгахад хэцүү. Тор нь өөрөө ч хөрөнгө чинээнийхээ хэмжээг нарийн мэддэггүй байв. Нарийн тооцоолно гэхлээр төр зурч чадахгүй саатад зогсно гэсэн үг. Тор нь бол үргэлж хөдөлж байх дуртай. Торны суусан машин генерал эмнэлгийн бараан байшингийн дэргэд ирж зогсов. Спилетто ламтан 3 дугаар давхарт байдаг тасалгааны цонхоор хараад наашаа ирж байгаа хүн бол Жерми Торн лавтай мөн гэж ойлгов. Зоримог байрын ирүүтэй санчиг нь бууралтаж байгаа энэ хүний батарийг сониноос олж үзсэн болохоор таньдаг. Бие авч яваад намд түрх алхах гიშх байдлыг нь ч бас таньдаг байлаа. Торн өөрийн зэрэг дэвийн хүнд яг зогсон намд түрхтэй аж. Тэгээд Спилетто ламтан хүнээ зөв олжээ гэж дотроо баярлах зуур ном тувцсныхаа хормойг өргөн босов. Ламтны лужир том биетэй жишгэд ширээн жижигхэн харагдана. Эмнэлгийн бараан байшингийн гудамд Торны хөлийн чимээ бүглүүхэн дуулдлаа. Та ноён Торн мөн үү? Гэхдээ шатууд өксөж яваа Торн дээшээ өлгийж юм асуусан хүнийг харанхуйн дундаас олж арахыг оролдов. Тийм ээ, би Торн байна. Намайг Спилетто лам гэдэг. Би танд тийм ээ. Би таны явуулсан цахилгааныг аваад боломж олдмогц наашаа гарлаа. Ламтан гэрэлтэй газар очиж шатны талбайн хайс дээрээс өнгөв. Ламтны алхах хөдлөх байдал орчны яозгүй зөвүүн нам гүмд нэг юм биш болсон шинж мэдэгдэнэ. Хүүхэд төрсөн үү гэж Торныг асуухад төрсөн гэв. Эхнэр маань яаж байна гэсэнд амарч байгаа гэж ламтан хариулаад шатаар буун ирж Торны нүдийг эгцлэн ширтгэхдээ одоо хэлэх хатуу хөтүү үгээ зөөлрүүлэх гэсэн бололтой. Юу болов вэ гэж Торныг асуухад хүүхэд чинь өгчихсэн гэлээ. Аймаар зөвүүн чимээгүй болж аниргүй дунд гудмын вааран бүрээ сангинах шиг санагдав. Торн аянгад нэргүүлсэн юм шиг зогсож байлаа. Хүүхэд чинь ганцхан амьсгалаад амьсгаан татарсан да гэж ламтан шивгэнээд Торны дотор нь харанхуйлсан бололтой вандан дээр очиж суугаад толгоогоо өнжүүлэн уйлан хайлахыг харж зогсов. Ихэр татан уйлах чимээ гудмаар зөөрайлахад ламтан дахин ам нээж. Эхнэрийнхээ төлөө сэтгэл зовох явдалгүй. Харин дахиад хүүхэд төрүүлж чадахгүй болсон доо. Гэхдээ одоо өнгөрчээ гэж Торн шивгэнэв. Та нар хүүхэд үрчлээд авч болно л доо гэхэд эхнэр маань өөрийн төрс үртэй болох гэсэн юм гэв. Нэгэн хором дахиад анир чимээ тасарч ламтан урагшааныг алхав. Ламтны царай ширүүн дүртэй боловч нүрийн тэгш зөв нүдний харцад өрөвдөх сэтгэл илэрнэ. Гагцхүү магнайд нь хөлс чихэрч сэтгэлийн догдлыг илчлэнэ. Та их нэртэй их хайртай юм байна да гэж ламтныг өгүүлэхэд Торн хариу хэлэх үгүйгүй толгой догсонд. Тэгвэл та нар Тэнгэрийн бошгийг дагах ёстой доо гэжээ.
Харанхуй гудамнаас ахимаг насны гэлэнмаа гарч ирээд ламтныг дуудаж нүд ирмэв. Тэр хоёр хажуу тишээ очиж Италиар шивнэлдэн ярилцаж байгаад гэлэн маань явж удаж ламтан тоорон дээр эргэж ирлээ. Ламтны нүдний харсанд юр үсийн байдал үзэгдэхэд тоорн бие хурав. Тэнгэрийн тааллыг мэдхүйе бэрхвэлээ. Ноён тоорно гэж ламтныг өгүүлээд гараа зангахад нь тоорн өөрөө ирэхгүй босож хойноос нь даглаа. Нэлхүйтэй эхчүүдийн тасаг 3 давхрын дээр байдаг учраас ламтан тоорн хоёр явган шатаар өсөж цөөн хідэн чийдэнгээр гэрэлтүүлсэн нарийнхан гудамжаар оров. Харамсан гол харлах нь тэсшгүй бэх болохын дээр эмнэлгийн газрын үнэрийн хурцыг хэлэв. Тэр хоёр шилэн халгавчийн дэргэд очиж зогсов. Тоорныг эргэлзэж байснаа шилэн тулж очиод цаана байгаа ямыг харахад лам хойноос нь ажмаар байлаа. Тэнд бяцхан лаа тэнгэр гэмээр сая төрсөн нэрэ хөхөд байж байв. Өрвий цүрвийсэн өтгөн сэвлэгтэй гүн зинхэр нүдтэй тэр хөхөд төрөлхийн зөнгөөр тоорныг ирж байна уу гэлтэй нүдээ эргэлдүүлж байлаа. Энэ хүүхдэд эцэг их байхгүй. Их нь үхсэн. Танай хүүхдтэй зэрэг нэг цаг мөчөд. Танай эхнэрт хүүхэд хэрэгтэй. Энэ хүүхдэд их хэрэгтэй гэж ламтны хэлэхэд тоорн толгоогоо алгуурхан сэгсэрч бид өөрийн төрсөн үртэй болох гэсэн юм гэвэл зүрх гаргаж хэлэхэд энэ хүүхэд та нартай их адилхан юм гэв. Тоорн тэр хүүхдийг дахин хараад ламтны хэлснийг худалдах арга байсангүй. Хүүхдийн өсний өнгө Катринагийнхтай адил. Нүүрний тэг нь Жеремигийнхтэй төстэй. Мөн тийм зоримог байрын ирүүтэй. Тэр ч байтугай хазар дээрээ бяцхан хонхорхойтой аж. Эхнэртэй энэ явдлыг хизээч олж мэдэхгүй гэж ламтны хэлэхэд тоорн нэгэнт нүрээ гараар тавилаж гар нь салганан байлаа. Энэ хүүхэд эрүүл юм уу? Эв эрүүл. Тоорн ламтан хоёр дахиад аниргүй нам гүмийн дунд умбаж энэ нам гүм чихний тэнгэрийг дараад байна уу гэмээр жигтэй хачин байлаа. Би энтхийн гол хүн. Нэг ч бүртгэл тэмдэглэл үлдэхгүй. Нэг ч хүн энэ тухай мэдэхгүй гэж ламтныг хэлэхэд тоорн бас л шийдэж чадахгүй нүд буруулав. Би өөрийнхөө хүүхдийг үзэж болох уу гэж асуусанд яах юм бэ? Амьдыг нь хайрлах тун гэж ламтан хэлжээ. Шилэн халгавчийн цаана байгаа хүүхэд тоорныг тэврий гэж байна уу гэлтэй хоёр бяцхан гараа сарвалзуулав. Тэнгэр бурхан таны эхнэрийг бас эцэг ихгүй өнчрөх гэж байгаа энэ ялхантныг нэгүүлсэн өрөвдөөд таны худал хэлснийг өршөөн хэлтрүүлнэ. Ноёнтоо гэж ламтан өгүүлээд учирлан хэлэх үгэн дуусаж хэсэг дуугүй байснаа. Өнөө шин ноён тоорн танд Тэнгэрээс хүү хайрлалаа гэж нэмж хэлв. Тэнгэрт тэртээр дээр нэгэн химээр жирвэнэх хот он тусалдаа хүрч гинэт аянг цахилгаан цохиулсан юм шиг чичвэнээд иржээ. Эмнэлгийн орон дээр хэвтэж буй Катрина сая ухаан орохдоо унтаж байгаад аяндаа сэрлэе гэж боджээ. Хэдэн минутын өмнө өөрт нь тариа хийснийг огт мэдсэнгүй. Катрина амарчих гэж 10 цагийн турш өвдөхдөө сүүлчийн нэг удаа аимшигтай мушгинахт нь ухаан алдаад хүүхдээ харж чадаагүй ээж. Катрина ухаан ороод зүрх нь хөөрөн догдолж эхэлснээ гудамд хүний хөлийн чимээ гарахыг сонсоод сэтгэлээ барихыг хичээв. Үүд онгойж нөхөр нь орж ирэхийг Катрина харлаа. Жереми хүүхэд тэрчээ. Манай хүүхэд бид хоёр хүүтэй боллоо гэж тоорн баярлан хэлэхдээ хоолойн чичирж байв. Катрина гар сунган хүүхдээ аваад багтаж ядан баярлсандаа мэлмэрвүүлэн уйлав.
Тоорны нүдэнд бас нулимс мэлтэгнэж зөв зам мөр зааж сойрхсон Тэнгэрийн ач авирлыг санан талархав. 2 дугаар бүлэг. Жереми Катрина хоёр хоёул католик сүсэгтний үр сад боловч өөрснөө хизээч тэнгэрт сүслэн шүтэж байсангүй. Катрина хаяа нэг залбирал уншиж гагцхүү зул сарын баяр, улаан өндөгний баяраар сүмд очдог боловч сүслэн бишрэхээсээ илүү уламжлалт ёсыг бодсондоо тэгдэг байжээ. Тэдний хүү Димиэнд загалмай зүйлэх ёс төр хийлгүй өнгөрснийг Жереми өөрөө Катриныг бодвол нэг их тоохгүй байлаа. Уг нь тэр хоёр хүүхдээ загалмай сахиус зүйлэх гэж оролдож үтсэн юм. Ийм хоёр хүүхдээ төрсөн дорн сүм даваачтал дугны босго давмгац хүүн учир зүггүй айн зочиж орилж чарлаад ёслолыг зогсоохоос өөр аргагүй болжээ. Сүмийн ламтан аршаана барьсаар хойноос нь даган гадаа гарч ирээд энэ хүүхдэд загалмай сахиус зүйлгэн хэр хилэнцэг арилахгүй бол хизээч Тэнгэрийн орны босгыг алхаж чадахгүй гэдгийг сануулan хэлсэн боловч хүүхд нь хичнээн их айсныг тоорн үзээд загалмай сахиус зүүх ёслолыг үргэлжлүүлэхийг эрс татгалзжээ. Сүүлд Катрины санааг амраах гэж гэртээ загалмай сахиус зүүлэх хуурамчхан ёс хийгээд өнгөрсөн боловч үүнийг Катрина гүйцэд үнэмшсэнгүй. Хожим нөхцөл боломжинд таарсан үед Димиэнийг сүм даваачиж зохих ёс төрийг гүйцэх бодолтой байжээ. Гэтэл тийм боломжтой өдөр таарлцсангүй. Жереми Катрина хоёр төдөлгүй хойшлуулж болох элдв ажил явдал дарагдаад хүүдээ загалмай зүйлэхийг мартсан байлаа. Эдийн засгийн асуудал эрхэлсэн баг хурал дуусаж, Тоорныхан Вашингтонд буцаж ирэв. Тоор нь ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажилдаа орж, улс төрийн нэртэй том зүтгэлтэн болов. Виржин мужи улсын Маслина дахь тэдний эзэмшил газар зөвлөгөөн хийдэг болж, тэр тухай Нью-Йоркоос Калифорни хүртэл нутгийн сонинд бичих болсон учраас Тоорныхныг сонин сэтгүүл уншдаг хүн болгон мэдэх болов. Тоорныхан эд хөрөнгөөр элбэг баян, патиарн сайхан гардаг нүүрний буянтай улс бөгөөд албан тушаал амархан дэвшиж байлаа. Үүнээс дутуугүй учир начиртай нэг зүйл гэвэл ерөнхийлөгч өөрөө тэднийхэнтэй хамт үзэгдэх нь олон болжээ. Тиймээс Тоорныг Америкийн нэгдсэн улсаас Их Британд суух элчин сайдаар томилсныг гайх хүн гарсангүй. Тоорн энэ албан тушаалд ороод авьяас чадлаа дүүрэн харуулах боломжтой. Тоорныхон Лондонд ирээд Пирфорд хэмээх 17 дугаар зууны үеийн эдлэнд суух болов. Тэднийхний амьдрал үлгэрт гардаг шиг жаргалтай сайхан болж, ялангуяа Катрина өнгө зүс ороод гоо үзэсгэлэн төгс бүрдсэн нь заримдаа бүр аймагч юм шиг санагдана. Катрина хотын гаднах байшиндаа олны хөлөөс зайдуу инхри хайрт нуган хүүтэйгээ эрх жаргалаар суух болов. Сайн дураа хүрсэн цагт дипломат хүнийг эргийн үүрэг гүйцэтгэж зан сайтай эзэгтэй болж бас чадна. Одоо Катрина үнсэж үнэрлэх хүртээ, халамж сайн эр нөхөртэй, юугаарч дутах юмгүй болж, эмзэгхэн болбрай цэцэг, цоморлогоо дэлгэх мэт өнгө зүс орж, хүний сэтгэлийг татан дагуулах гоо үзэсгэлэн төгс бүрдэж, үеийн хүүхнүүд үүнийг гайхан шагших болжээ. Пирфорд эдлэн бол Английн эртний түүхээс уг сурвалжтай, олон нэр хүндтэй дорвин газар. Ялд үнэт сүлэгдсэн нэгэн герцог ноён эндхийн зойронд нуугдан хорогдож байгаад цаазаар хороолгосон гин. Энэ хавийн ойд 5 дугаар Генри хаан ан ав хийж зугаасдаг байсан гин. Байшингийн дор газар дагуур ийш тийшээ сүлжилтсэн хонгил зам, учир битүүлэг нууц нүгсүв бий гин. Гэвч Тоорнид өдөр шөнийн 4 эргэлтэд айлчин гिचэн тасрахгүй. Гэр дүрэн инээд наад цангинаж баяр жаргал бэлхэн салгиж байдаг аж.
Гэр орны ажил ахуй хийлгэхээр хідэн зарц хөслөн авчээ. Бас тэдний нэр нүрээ бодох ижилгүй эрхэмсэх сэтгэлтэй жинхэнэ англи удмын Гортон овогт Эрэм 2 суух бөгөөд нөхөр нь жолооч, эхнэр нь тогооч гин. Катриныг өөр ажил явдалтай байхад Димэн хүүг Чесса гэдэг булцгар цагаан англи бүсгүй асарч саатуулна. Чесса бол Дименд төрсөн үршигээ хайртай, олон тоглоом мэддэг ухаантай бүсгүй байлаа. Димен Чесса хоёр олон цаг хамт байх тул жаал хөвгүн асрагч ихтэй их тасаж, ойн захын нугаар хойноос нь дагаж гүйх буюу Чессаг шанган хорхой тэмээлзгэнд барьж байх хооронд цөөрмийн дэргэд томоотой харж суугаад барьсан шанган хорхой тэмээлзгнээ шилэн савнд хийж гэртээ авчирна. Хөвгүн өсөж торноод уран зураач хүнч олохооргүй амтан болжээ. Димен хүү 3 нас хүрч эрүүл чиргийн хувьд Спилетто ламтны хэлсэн үнэн болж тайрлаа. Түүнээс гадна гайхмаар их тэнхээтэй. Димен 3 настай хүүхдэд баймааргүй тайван дүлгүүн зантай. Гойд ажигч гэрхай нүдтэй бөгөөд хүүгийн ажин ширтэх харц дор ирсэн зочны өсвөрвиж яс хавтайхан цөөнгүй. Хэрэг хүний ухааныг анхааралтай ажиглан шинжих чадвараар нь хэмждэгсэн бол Дименийг суу зал төгс ухаантан гэж болмоор. Тэр хөвгүн алюминий модны доорх төмөрлсөн андан дээр сууж дэрэгдүүрээ өнгөрсөн хүнийг нэгд нэгэнгүй шинжин сонжиж чадна. Тоорны жолооч Гортон элдв ажлаар гадагш явахдаа Дименийг авч явах дуртай. Хажууд дуушгүй томоотой хөвгүн сууж явах нь хань бараатай, аятайхан санагдаж хорвоог хүүгийн тэгтлээ гэрхай ажин шинжих авьяас чадварыг гайхан бардгүй байлаа. Гортон нэгэн удаа их нэртэй энэ хүүг ангараг гаргаас ирсэн бяцхан зочин юм уу? Өөр ертөнцөөс хүн төрлөختнийг судлуулахаар наашин зарсан элч юм уу гэмээр байх юм гэж хэлсэн эхнэр нь. Эхэн энэ хүүхдэд амиа тавьдаг юм шүү. Ийм үг чихэнд нь бүү дуулгаарай гэхтэн. Би муу юм хэлээгүй байна. Ердөө энэ хүүхэд нэг л хачин байх юм гэжээ. Бас нэг юр бишийн юм гэвэл Димен хүү дуугархан цөөн байдаг. Баярлахдаа малитлийн нээж 2 хацар дээр нь бяцхан хонхорхой гарна. Гунж гомдохдоо чимээгүй уйлна. Хүүгийн энэ байдлыг Катрина нэгэн удаа эмчид хэлсэнд тэр эмч 8 нас хүртлээр хэлд ороогүй нэгэн хүүхдийн тухай ярьж Катрины санааг амраажээ. Тэр хүүхэд 8 хүртлээр огт үг дуугарахгүй байж нэг өдөр хоолны үед гинэт би нухсан төмс идэх дургүй гэж хэлсэн гин. Их нь ихэд гайхаж одоо болтол яагаад үг дуугарахгүй байсныг нь асуухад урд нь нухсан төмс өгч байгаагүй болохоор юм ярих хэрэг гараагүй гэж жаал хөвгүн хариулсан гин. Катрина инээд алдаа Димений төлөө санаа зовхой болжээ. Ер нь Димен хүү 3 нас 6 сартай байлаа. Жигтэй хачин ажигч шинжээч үг дуугүй болохоос биш бусад талаар бол Катрина Жереми хоёрын эв найртай ургийн холбоод дүүсэн өөлөх юмгүй сайхан хүүхэд. Та бүхэндээ Муу ёр 666 арманы эхний хэсгийг хүргэлээ. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.